Эрдэнэ сумын төсвийн хөрөнгөөр цагдаагийн байгууллагын албан хаагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай энгэрийн камер, гар утас, суурин компьютер болон ноутбукийг аймгийн цагдаагийн газар түлээлгэн өглөө. Хамгийн сүүлийн үеийн эдгээр тоногдох хөрөмж нь хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмтрэгээс үрдэлсэн сэргийлэх ажлыг хөнгөвчлөхөд чухал нөлөө үзүүлэх юм а. Биш ээ. Энгэрийн камерыг бид нар одоо энэ авч өгч байгаа. Энэ энгэрийн камер бол одоо маш их чухал хэрэгтэй энэ хэд байгаа. Энэ сүүлийн үеийн энгэрийн камерыг бид нар 20 ширхгийг цагдаагийн газрынхаа тулд авч өгч байна. За мөн бас чухал энэ хэд богино долгионы холбооны хэрэгсэл. Энэ хэрэгсэл маань бол байнгын цагдаагийн албан хаагч нарын яг гол хэрэгсэл болж явдаг. Энэ маань бас цагдаагийн албан хаагч нарын маань юу бас сүүлд муутчаад ингээд байгаа. Энийг бид нар үе шаттайгаар нэмж бас ингэж авч өгөн. За ингээд мөн албан хаагч нарын ажиллах нөхцөл болцоог сайжруулах зорилгоор суурин компьютерийн юуны ноутбук зэргийг ингээд 20 гаруй ширхгийг ингэж авч өгч байгаа. Тэгэхээр Монгол Улсын цагдаагийн албаны тухай хууль, за Монгол Улсын засгийн газрын тогтоол, аймаг орон нутгийн иргэдийн төлөөлчдийн хурал, за мөн сумын засаг дарга, за иргэдийн төлөөлчдийн хурал гэдэг нутгийн өрөө удирдах байгууллагаас хүн ардынхаа амар амгалангийн төлөө хууль сахиулан үр гүйцэтгэж байгаа. Цагдаагийн албан хаагчийн болон ажиллах орчин нөхцөлийн талаар баталгаажуулах талаар олон хууль дүрм журам заасан ийм үндэслэл юм бий. Тэгээд энэ удаа бол манай Эрдэнэ сумын засаг даргаас өөрсдөө санаачлаад гэмт хэрэг зөрчлөөс бууруулах, тэр дундаа гудамж талбай олон нийтийн газар согтуугаар болоод бусдын эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулахад бас үр дүнтэй байлгах зорилгоор нөгөө талаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа зохицуулагч цагдаа нарын ажил үүргийн гүйцэтгэлд нь бас нэмэр хандив болох үс ийм техник хэрэгслийг хүлээлгэн өгч байгаа цагдаагийн албан хаагч бидрээ их баяртай байна. Ер нь бол манай Ачаа улсын хотын захиргаа нутгийн өрөө удирдах байгууллага бол олон жилийн хугацаанд аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад бол удирдлага зохион байгуулалтын шинжтэй олон шүгэн шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. За энэний үр дүнд ч гэсэн бид бүхний хувьд бол гэмтэг зөрчнөөс урьдчилан сэргийлэх, гэмтэгтэй тэмцэх, за олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол бас олон ажил арга хэмжээнүүдийг шатаараа авдаг. Энэний үр дүн ч гэсэн тодорхой хэмжээнд гарч байгаа гэж ингэж боддог. За цаашдаа цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд нэн шаардлагатай тоногдох хөрөмжийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ. За энэ удаагийн энэ тоногдох хөрөмжүүдийг манай бас